Баяр наадмын өдрүүд замсны газрын мэдээж шуурга удирдлагын төвдөр зам дээр усрын 1194 дуулал бүртгэж авсан байгаа. За энэхүү баярын өдрүүд бол 16 ослоор 22 хүн нас орсон улсын хэмжээний нас орсон харамсалтай ослол бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр энэ 22 хүний одоо үндсэндээ 4 нь бол бага насны хүүхдүүд байсан. За дийлэнх хувь нь буюу 12 хүн бол тээврийн слотор зорчих шилбэрээр зам үйлөнд орж яваад нас орсон гэсэн юм судалгаа байгаа. Тэгэхээр ер нь өнгөрөх баярын өдрүүд бол дийлэнхтэй ер нь орнотгийн зам нас оролттой ослоорууд бол маш их байсан байгаа. Жишээ нь Хүсгэл аймагт Toyota Land Cruiser марк автомашин, Mark 2 марк автомашин мөргөлдсөний улмаас газар дээр 4 хүн нас ороод 2 хүн одоо 4 хүн гэмтсэн юм нас тооцоолсон бол цас Сэлэнг аймагт тэгэхэд 7 сарын 13-ны өдөр тийм одоо 2 ослын улмаас 5 хүн нас орсон юм одоо харамсалтай иргүүд гасан байна. Энэ дэр нийт ер нь хөдөө оронд гарч байгаа ослооруудыг харах юм бол үндсэндээ дийлэнх нь буюу одоо хурд хэтрүүлэх за мөн тухайн зам орчиндөө одоо тээврийн жолооч маань энэ одоо орон зайн баримжаа алдснаас болоод энэ одоо тээврээс онголдох ч гэдэг юм. Иймэрхүү ослоорууд нэлээдгүй зонхлох хандлагатай байна. Тэгэхээр энэ баярын өдрүүд ч гэсэн маань иргэд мэдж байгаа бох. Дийлэнх хүмүүс маань энэ хөдөө орондыг маш их зорьсон. Тэгэхээр хөдөө орондоос наашаа Улаанбаатар хөтлөө зорж явахдаа энэ одоо тээврийнхээ хурдыг тохируулдаг замын нөхцөлөд тохируулж урдаа тохируулж явах хүн ба ачаа тээвэрлэх журам мэтрүүлэхгүй согтуугаар автомобиль жолоодохгүй байхыг замсдгийн газрын зүгээс анхааруулж байна.